төрийн наадмын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй субъект биш. Тэгвэл 500 төгрөг барихгүй юм байна. Монгол улс төрийн хэлхийд байна. Энэ хүмүүс ч одоо буруу үйлдэл хийсэн үү, зөв үйлдэл хийсэн үү? Богоо тэр буруу үйлдэл хийсэн тогтоох. Дэлхийн одоо манай тэр допингийн үндэсний төвүүд чинь дэлхийн тэр баадад харьяалал гэдэг үстэй. Тэр хамаагүй шүү дээ. Баадад харьяалагддаг байж болно. Дэлхийн янз бүрийн юмнууд биелүүлж болно. Тэгвэл Монгол улсын хууль. Чи өнөөдөр Нью-Йоркд ингэж давхдаг, Москвад ингэж давхдаг гэдэг хотын хөдөлгөөнд өрөмөр чи Монголд давхгүй шүү дээ. Монгол улс төр хотын хөдөлгөөнд өрөмөр явна шүү дээ. Түүний адилхан дэлхийн тэр байгууллагууд тэр юмаа хийдэг түүнийг хэрэглэх юм аваад манай хууль гарна. Тэр хууль зөв гарсан байх. Наадмын 16 бөхөөс авах. Тэр шиг хууль гарна. Наач юу авраа ийм наач магнах бичиг байгаа юу тэр? Улсын хурлаар 200 хэдэн сая төгрөг батлаа. Боловсрол соёл спортын яамаар тийм үү? Бид дөрөв тогтоолоор яагаад тэгээд допингийн үндэсний төвтэй хамтраад энэ чинь бидний хийсэн бүхий холбоо хийсэн асуудал. Наач төрийн байгууллага өөрснөө хийсэн асуудал. Тийм. Тэгвэл одоо тэгээд төрийн байгууллага өөрснөө шүүхлэх юм байна. Наадмын бураас. Тэр хэвэн шүү дээ. Монгол хүн одоо наач бүх юм нэг Монгол хүн гэлтэд явж байгаа шүү дээ. Америк явж байгаа. Хар тамгид олгдсон болов шүү дээ. Тэр байсан газрынхаа хуулиар шийдэг. Тэр яагаад хууль дүнөө тэгвэл цаг хугацаанд нь тэгээд биелүүлэхгүй хугацаагаа дуусахгүй ингээ яваад байгаа. Тэр яагаад ингээ яваад байгаа? Тэрийг хайхаад байна. Зөвхөн шийдвэр гаргасан гэж байгаа. Тэгээд одоо өөр юм байх. Бүхий холбооны тэргүүлэгч гишүүдгээд хэдэн хүмүүс одоо ингээд шийдчихдэг. Бус бүгчүүд нь одоо хайшаа бид одоо хүүхдтэй юм. Бид нар эд барилж байгаа хүмүүс яагаад энэ бүхий холбооны тэргүүлэгч байж болдгүй? Тэр аврагууд бол чи юу надаа бүхий холбооныхоо Урдын гинт надад урдч өгөөгүй. Тэгээд нэг сонсож ягаад гэвэл бид аврагууд зөвхөн тэр суух хэрэгтэй шүү. Тийм байхгүй. Тэгээд одоо ашиг сонирхлын зөрчил амар бид тэр гараа өргөд оруулсан дээ одоо аана дөрвөн журманд нь ашиг сонирхлын зөрчил асаа их байна. Дандаа энэ тэмдгийн аймагуудын багш нар орцсон явж байгаа.